Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын эрдэм сургууль нь математикийн хичээлийг тоглоомын аргаар сургадаг эдүүдийн хөтөлбөрийг 2 дахь жилдээ нийт бага ангийн 16 бүлгийн 571 сурагчдад амжилттай хэрэгжүүлж байна. Эдүүдэн платформыг хуваарын дагуу 8 бүлэгт зөөврийн 42 таблетаар өөрийн кабинетта 8 бүлэг нь 84 сая төгрөгөөр догчуулсан зориулалтын захим танхимд 33 ширхэг Wildbook ашиглан ордог байна. 2023 оны 10 дугаар сард боловсролын ерөнхий газраас эдүүдийн хичээлийн гарааг тогтоох, онцлох, үнэлгээг авахад 3 дугаар ангийн гүйцэтгэл 53%, 4 дугаар ангийн гүйцэтгэл 35%, сургуулийн дундаж 49% байсан бол 2024 оны 5 дугаар сард авсан эдүүдний үнэлгээгээр 3 дугаар ангийн гүйцэтгэл 73%, 4 дугаар ангийн гүйцэтгэл 64%, сургуулийн дундаж 69% болж өссөн байна. Сургуулийнхаа бага ангийн багш нарын санаачлагаар 42 таблетыг зөөврлөн төрж явах зориулалттай хайрцагт хийж нэгэн зэрэг нэг залгуураар бүгдийг нь цэнэглэх боломжийг бүрдүүлж 8 анги кабинетуудаа дамжуулан ашиглаж байна. Зориулалтын захим танхимд 8 бүлгийн сурагчид 33 ширхэг Wildbook ашиглан хуваарын дагуу хичээллэж байна. Сургуулийнхаа эцэг эхийн өдөрлөгөөр эдүүдийн хичээлийн хэрэгжилтийн талаар тайлагнаж, багш нар эцэг эх асран хамгаалагчдаа хичээлдээ урьж суулгаж хэвчсэн. Эцэг эхчүүдэд эдүүдийн хичээлийг тусгайлан орж хичээлтэй холбоотой уралдаан тэмцээн зохион байгуулж шагнаж урамшуулан хамтран ажилладаг.